Зөвхөн сайн хүн байх хангалтгүй. Ямар байх ёстой юм гэхээр яг сайн үйл хийдэг хүн байх ёстой байхгүй. Тэр сайн үйл нь заавал бясалгал, заавал хичээл мичээл заах, заавал коуч, ментор, багш болох бишээ тий. Үнэхээр яг бодтойгоор хүнд хэрэгтэй зүйл хий. За жишээлбэл би одоо өөрөө ингээд багш үйжэж те ингэж хэлэхээр утгагүй сонсогчж магадгүй. Гэхдээ би бол одоо зөвхөн багш хүн биш байхгүй юу. Би анханасаа өөрөө санхүүгийн хүн байсан. Одоо энэ санхүүгийнхаа мэрэгжлийн ажлыг бас давхар хийдэг. Цаашдаа ч хийж явах болно. Энэ бол миний мэрэгжил, энэ бол миний маш олон жилийг үрж зарцуулж энэ чадвар чадамжийг эзэмшихийн тулд би өөрөө зөндөө хичээсэн учраас энийг бол хаяхгүй. Ихтлхийгээ хайрлж гин л гэдэг. Зүгээр л нэг хайрлж гоё юм бодхоос цааш хурууга хөдлөгдгөө байх юм бол яах юм, энэ бол хайр биш. Тэнгуут бид нэр ихтлхийгээ хайрлж гоё сайхан юм бодож ихтлхийгээ өрөөдөг ч гэсэн хажуугаар нь түүнийг хайрлаж хамгаалах, цэвэрлэх гэдэг тал дээр байгаль орчин хамгаалах гэдэг дээр нийгмийн хариуцлага гэдэг дээр хөдөлгөөн авч үйл хэрэг хийж ингэж юу яадаг. Үнэхээр бодиттой ажил хийдэг. Тэнгууд энэнгээр яадаг гэхээр манай сурагчид сэтгэл ханамжийг, аз жаргалыг энэ fulfillment буюу бүрэн дүүрэн те бие хөдөлгөөд би байгальтай хэрэгтэй юм хийсэн шүү, би ингэсэн шүү, тэгсэн шүү гэдэг энэ сэтгэл ханамж, өөртөө итгэлтэй байх, өөрийгөө хайрлах энэ мэдрэмжийг авдаг байхгүй.